намайг бол багаас нь туртай юмаа хий, тултал хий, үлдсэн бүх юм дээр чи бит хоёр дэмжин гэдэг сэтгүүгээр хүмүүж үс. Сэтгэл зүйн хувьд ийм дутуу юмд өсөхгүй болохоор хүн айгуу тийм хэм хүмүүнд тэгэж хатаархаж матаархаж юм уу бусдыг надаас илүү гэж харж мархан тийм байдгүй болч тийм шиг санагдсан ш надад. Сэтгэл зүйн хувьд дээрэс нь гэр бүлийн хувьд одоо эцэг эхээс өгөх хайр халамжийн хувьд ерөөсөө дутж байгаагүй би. Тэгэхээр тэр маань айгуух нөлөөлдөг байх гэж бодсон. Ингээл оройд тарахад чинь аав ирэл авна. 7-аас тарах шүү гэчээл 9 цагт гарна. 2 цаг манай аав гата хүлээж лээ. Гэхдээ манай хизээч тэрний төвшөд. Гэртээ ирэнгүүт ээж одоо ингээд сонсогдонгууд айгуу даварсан юм шиг сонсогддог л та. Гэхдээ үнэхээр ийм байсан юм чи яах вэ? Ээж бантаа бас бэлдэн. Би усандаа ороод гарч ирэхэд аав надад орой зөвөр хөнгөн шүл хийгээд л тэгэл би шүлээ угаал. Тэгэл давхар ээж ядарч байгаа зовж байгаа гэл хөлгаар массажтна. Тэгэл ингээд ийм гатан хаашиг. Ер нь тийм халамжинд өссөн. Ээж маань болохоор яг эмээ өвөг яг гар дээрээ хараад тасраад нас өнөр болтол нь харсан. Тэрнээсээ жоох үлгэр жишээ авсан бах гэж би боддог. Тэгээд одоо ч гэсэндээ хэрвээ би миний ч гэсэн нас яваад тий ээж маань амаан ч гэсэн хөшөрөх юм бол төгшөрчл байгаа л та. Гэхдээ бүр ингээд нас өндөр болвол яг аав ээжээгээ өөрөө гардаж харна гэж боддог. Ээж маань ингээд аав ээжээгээ яг нүдэн дээр хайрлал ингээд халамжлал тий бүх анхаарлаа тавьсан маань бас одоо ч гэсэн аав ээжээгээ би хайрлах хэрэгтэй байна. Гэр бүл гэдэг чинь юм байд юм байна гэдгийг ойлгож авсан юм л гэж боддог шин. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг төшдөг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шин түүх сонсцгоё.